Уулдаа талтай элистэй устай өргөн удам их орныхоо өндөр хөх тэнгэрийн дор сайх Монгол ижинхээ хүүн уулзтд мэдлээд дуйлын минхэн хорвоод дуулах гэж л ирсэн хөвзяанда таларх нам. Сүүн өрөөлтэй жимэн сүслэн дээдлэх аав минь их орон энэ амьдрал минь өөрөө дуу юм. Нар туссан шаргалговын хүү цогөлсөн нутгаан санан настай буурлийжээ дурсан дуулж л явна хүүн. Ээжээ хүүн дуулж л явна. Нас цаашлах тусам нутаг ээж хоёр бодогддог гэж. Үнэн үг шүү. Би ингээд энэ нутгийнхаа энэ сайхан цэлгэр удам говьд ингээд сууж байхад муу ээжийнхаа дэргэд кийцтэй удаадаа цагийг нуугаад ээжмдийн нөө хүүгээ хараад налаагаад сайхан сууж байгаа юм шиг сайхан л байна л. Ээжигээ одоо ингээд бодоод сууж байгаа. Миний муу ээж яг л нэг өнөөдөр говь шиг сайхан налаа байсан. Ээж минь говьд бүртийсэн тороогоод зэрэглээн дунд явж байгаа юм шиг санагдаж байна л. Ээжигээ би говьтойгоо зүрлээд унсан газар угаасан ус энэ сайхан говийнхаа энэ урамсгалд говийнхаанд бүлээн дулаан хөрсөн дээр өнөөдөр ээжигээ дуулцуунаа гэдэг бол нэгэн бодлын бахархал юм шиг санагдаж байна да. Ижийн хүүгэн их санах юм аа. Арга савар хоёроо зөрүүлэн байж би чамайг боддог. Аргал чулуу хоёрыг андуурн түүж би үүгэн сандагдаа. Тэмээ цагаан үлийг тэнгэртэн сарцтал би харлаа. Тэнгэрийн тэр ягаан хаяанд цав суутал үүгэн ширтлээ. Үххээрэн чамайг айлгая, хөхөөрөн чамайг даллая. Миний хүү ижидэн ирээ. Ухаан тайдаа миний хүү хурай унах шиг ижидэн дахиад урий сар цагаан ингэн хөө самшгийн ирхэн буйлаата санаанда бүэдэг чимээ санахын ирхэн дуйлаата хүүгээ сансан ээжидээ үнсүүл хэлгэж ярдата хүүгээ сансан ээжтэйгээ уулзах гэж ярдата навсаа уйсан шуугын хөө наран аргадам бүхэл зөдөө намлаг буурал ээжимээ намайга санан суугада хүүгээ сансан ээжидээ үнсүүл хэлгэж ярдата хүүгээ сансан ээжтэйгээ уулзах гэж ярдата үрээ дарсан янзган хөө үнэхчлэн байж унтаада үрчлээ нэмсэн ээжимээ үгийлж намайга хүлээгээдээ хүүгээ сансан ээжидээ үнсүүл хэлгэж ярдата сансан ээжтэйгээ уулзах гэж ярдата
Ярадада үнсүүлхэн гэж ярадада Энэ дэлхийн хаанч явсан Монгол орныхоо 408 завхад явсан ээж хүү хоёрын хүн холбоо дэндүү сайхан юм даа гэж би бодож явдаг. Энэ нормод хүний амьдралд юу эсэ тохиолдох вэ гэвэл айд сандарсан тэвдэж гүйсэн үедээ би мөн ээжийгаа л их дуудаж ээжээ гэж орилго болгонд сэтгэл санаа минь таавширч айдас минь үргэж явдаг гэж би бодож явд юм аа. Орд би нэг ээжийнхаа зүүдлээд хүний зүн совн гэж бас сонирн байх юм. Мөн ээжтэй хургалжийн талдаа аргал төвж явна гэж зүүдэлж байх юм аа. Ээжийнхаа аргал төвсөн тэрл өдөр аргалаа өрөөд ирдэг тэрл жимээр ээж хоёр нэг л сэтгэл зүйн сайхан явж байх юм аа гэж зүүдэлж байх юм. Энэ нь миний ээжигээ сансан сэтгэлийн их самаархал ээжи хоёр үр хоёрын бие биенээ сансан сэтгэлийн илэрл юм уу гэж бодож байгаа юм. Бодож мэлмэрсээ зөндөө санжээчигээ улах дуулагч багтаагүй учрал хайрлаач хорвоо амсат суугаачи Чна хүчэн хацраа зоолгоо хайртэйчтэй үнсүүлэндээ эргэн ототого чамаа ээжигмэн тарихч биштэй илээсэн жилүүдийн уртаа эргэж асарлуу танига хүлээсээр суугаа ээжидээ Чна хүчэн хацраа зоолгоо хайртэйчтэй үнсүүлэндээ шаргал цайгаа аллагхан үрдээ
ээжлээ өмнийн сэвшээ салихан үгээ шивнэж хурайланоо харуухан суугаа ээжлээ харжид явна хацраа өгөн зоолгоо хайртэйчтэй үнсүүлэндээ хацраа өгөн зоолгоо хайртэйчтэй намайг ихээс мэндэлэхэд их орон минь тосон авч 10 дагшин аршаан усараа угааж газар шороо алтан дэлхий дээрэн алхуулж хөлд оруулж өдийс хүргэсэн минь их байгаль их үрсийн хувийн холбоо юм болов уу гэж бодож явд юм аа. Ээжлээ дөрвөн улиралтай 408 зохист Монгол хүн болж Монгол их орондоо амьдарч аз жаргалтай бичлэнгийн сайхан ээжүүдийг дуулж яваадаа би дэндүү их баяртай байт юм аа. намрын уулна овын мөрөнхийг сонсоорой намайг хаачхийг үзэх гэж ичимэн та урт наслаарай хавраарай свит цэцгийн морошиг хайраар гойсон миний чи хонгорхон үрсэхээ гэрэгтэй байх сайхан хорвогийн жаргал уртхан байгаасай Чэргэлэлцэх тэнгэрийн одон шиг үрсээ датасан миний ээжи энэхэн харваа жаргаж дуулах сайхан ивэлэх хайрын уучин байгаасай Narnın
Газар нь шилгээж усан цалигдгүй ийм сайхан нутагт Монгол ээжээс төрж ээжийн бүвэн дуугаар өсөж жигүүр орсон Монгол хүү учраас би ээжийн дандаа дуулахыг бодд юм аа. Дөм борлогомороо дөрөлжин голлороо дүүхэлцэнэ түшин бурлэ чигэ таны хүчин дуулж явна би гэл. Сайвар борлогомороо сайри чуллого даригуулна сайхан бурлэ чигэ сан байж дуудандах сайхан бурлэ чигэ сан байж дуудандах Хазар даран тэмүсэ халтан борлогомор мэнвэна халлу сүгэ шимүсэ хайртай буралдэж мэнвэна халлу сүгэ шимүсэ хайртай буралдэж мэнвэна борлогомороо дөрөлжин голлороо дүүхэлцэнэ түшин бурлэ чигэ таны хүчин дуулж явна би түшин бурлэ чигэ таны хүчин дуулж явна би За манай гэрвэл ам бол дөрүүлээ. Эхнэр хоёр охины хамт амьдарч байна да. Монгол улсын жирийн гэрүүлтэй манайх. За эхнэр манай төрийн албанд ажилладаг. Манай том охин Маралмаа эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд оюутан байна. Одоо 5 дугаар курс. Манай охин Хонгор зул улсын тэргүүний 1-р сургуулийн 3 дугаар ангид онд сурч байгаа гэж байгаа. Төр түмэндээ зөв үйлс бүтээлж хөдөлмөр хийгээл явж явбал амьдрал амдаа сайхан зөв замаар л одоо урагшлах юм да гэж би бодож байна шүү дээ. Намайг одоо өдөө зэрэгтэй авчгаа одоо 3 бүсгүйдээ одоо баярлалаа. Сэтгэлд тавгүй жавар буухаар дотн чамда хэлэх юмда авдан анхалж хэлээгүй үгээ амраг чамда хэлэх юмда нартад ганцхан надад заяасан санаа тэгшлэх ханимэндэ санаа тавгүй жавар хуурхаар сайхан чамда хэлэх юмда ээждэн ихэлж хэлээгүй
ярих юмда нартад ганцхан надад заяасан санаа тэгшлэх ханиминдээ баяр цэнгэл ирэхээр хонгор чамда хиллэх юмда үрдэ төрүүлж дурсаг би үгээ үнэн ч чамда дурсах юмда нартад ганцхан надад заяасан санаа тэгшлэх ханиминдээ нартад ганцхан надад заяасан санаа тэгшлэх ханиминдээ санаа тэгшлэх ханиминдээ манай марлаач нь багаас 3 дугаар ангиас их бие таас. Толгоотын их наранд би чинь Говьлтай аймагаас ирж амьдарч байлаа. Гэр оролт. Тэгээ тэндээс ороо өглөө автобусанд суугаад 3 тамир дунд сургуульд ирдэг байхгүй юу. Тэгээ тэнд ирэхдээ өөрөө нөгөө микро автобусанд суугаад тэгээд өөрөө ирээд ороо өөрөө буцаад явдаг. Нэг удаа ирсэн чинь марлагийн өдөн жаахан нулимс гоцсон ирэхгүй юу. Тэгээ юу болов яасан гэсэн чинь микрийн жолооч нар кондукторууд нэг өвөг мөнгө байхгүй гэж хөөдөг. Тэгээ бот нэг манлаач нас өвөөтэйгээ их орхон байсан. Буурлаавтайгаа. Тэгээ нэг буурлаав санаанд норсон юм. Буурлаав авсан. Нөгөө өвөг буур огшныг өрөвдөөд ойлаад карманд байсан 200 төгрөгөө нэг кондукторт нөгөөд нөгөө мөнгө огшныг хуудал дээр иртэл авч ирсэн ирээд. Тэгэж өрөвдөж уйлсан байхгүй. Тэгээд одоо бол би бодож байгаа юм уурсан нэг энэ хоёр хэн бол нэг хүн хайрлах, хүн эмэрх тийм суур хүмүүжил байгаа мэн да гэж ямар ч байсан одоо зүрхэндээ инэрл хайр дүүрэн байх. Тэгээд дамжаад тариханда эрдэм босолтой болчих юм бол ингээд хүний одоо хэв шинж Монгол хүний онцлог хүн болсны ач хав явуулах юм болов гэж би бодож байна.
орчлон горох болоо авиг мен нордод ах нар минь үлдээ амьдраад янзараа намар баja унтай нуур шиг аммалдан баja дэлхийдээ ганцхан ээж минь баja дэлээ тайлах шиг орчлон горох болоо ээжиг минь нордод игч нар минь үлдээ амьдраад янзараа хүрээд байлаа Орлуудажа нулимсан тослуудтай дүнгөрчотдоо өдөө ширтэй хөргөн үдэндээ өмнөө зүгтэй шүттэй минь болдоо Хөгшдийг минь нордод зурган үлдээ амьдраад янзараа хүрээд байлаа амьдраад янзараа хүрээд байлаа Би сүлд нээж байгаа боддtiin. Миний муу ээж 10 хүүхдийг өсгөх гэж яаж зүдэрч зааж явсан бол таа гэл хүн бол өнгөрсөн он их бодох юм биш. Миний ээж 10 хүүхдийг өсгөхөд ядаж дор хаяж 30 жил нойр хоолгүй хонсон байна л гэж би бол их бодож өөрийгөө зэмлэж муу ээжийнхаа битгэртлээ санаж яваа хүн дээ. Тэглэгээд юм ээж юм одоо эргэж ирвэш. Ээжтэй нэг өгөн зулэргүй гэж. Ээжийг хүн дуулж л явна да гэж. Орсонд нийтлэгдсэн юм аа. Энэ нийтлэлээ би уран бүтээлийн тоглолт болгож ээжийг хүн дуулж л явна да гэж би нэг сайхан тоглолтыг орчлон хорвогийн бүх ээжүүд зориулж сайхан дуун өргөлөргөё гэж би бодож байна. Энэ үтвэлдэм нь олон сайхан ээжэд хүрэлцэн ирж их хөрсийн нандин холбоог сэргээж өртөө хүн жаргалтай ижийтэй хүн илэг үтэн сайхан явдаг. Ер нь ингээл ижигээ бодож байгаад ижигээс төрсэн эмч бай, багш бай, сэрэгч бай, цагдаач бай, аврагч бай. Ижидэм болвол яахын аргагүй нялхуурна. Тийм ч учраас ээжигээ
Сэтгэлдээ сайхан мөнгөлж, сайхан дуулж, явбал ижээ минь буян заяа дандаан дэлгэрч үр бидний ажил амьдралын сайхан зам. Ижээ минь сүүн зам шиг цагаахан гэрэлдэж явах юм болов уу гэж би бодож явдаг. Тийм учраас би орчлон хормогийн бүх сайхан ээжүүдийг сэтгэлээсээ сайхан дуулахыг хүсэж байна. Өөрийнхөө хорвоод мэндэлсэн тэр сайхан өдрийг өөрийнхөө төрсөн өдөр гэхээсээ илүүтэй ижээ минь энэхэн хорвоод хүүтэй болсон, охинтой болсон хосгүй баяраа гэж та бодож тэгээд ээждээ баяр хүргэж ээждээ сэтгэлдээ сайхан дуулж ижээдээ аяга цайны сүтээ очоорой гэж би бас та бүхэндээ хэлж байна. Ижээтэйгэн байх сайхан шүү. Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч өөр нэг өдөр чи гунж цаадах чинь дуулах болно. Хөлгийн авс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ хайрлах өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй. Амьдаа бие биенээ хайрлах хүмүүсээ цэцэг хоёроо өмнө ч дэлгсэн хорвоод өөрөө жаргыг гэвэл өрөөдийг хайрлаж яваарэ. Дэлгэрхэн замбуудан цээжэндээ багтаа чандрах бибод илбэрлийн нартай Чоломгийн эрэг тэнгдэг хазайдаг ёо. Авлаг өвлөг хоёрын атсан шалаатай хорвоо ачтай явъя гэвэл амьтныг хайрлаж яваарэ. Учиртай уянгтайхан замбуудан ухаанда багта чандрах бибол үлтэй цастай орчолонгийн үдшин уртхан байдаг ёо. Хоёрын уудал судалтай хорвоо урхан явъя гэвэл бусдыг хайрлаж яваарэ. Салхитай жавартайхан замбуудан санаанда багта чандрах бибол сагтай бүрний чинь Динжит эдэрдэг ёо. Учиртай уянгтайхан замбуудан ухаанда багта чандрах бибол үлтэй цастай орчолонгийн үдшин уртхан байдаг ёо. хайрлаж яваарэ. Тийм ээ. Эгэл жирийн ардаас эхлээд Эрдэнэтэн доктор, их ламтан, улсын ерөнхийлөгчгээд бүгдийн дээр ээжий хэмэх ганцхан бурхан бий. Алдаа онооны дэнсэн дээр ээжигээл бид дуудаж, ээжидэл бид тэмүүлнэ. Хайр инэрлийн тэнгэр ээжий бурхтаа сан бид хайрлахын эрдэнд суралцдаг.
Ижээ танийхан сүгээр амлсан их хайрын үрийг ургуулж, их нутгийнхаа элсний ширхэг бүрээс эхлээд их орон ижээ дэлхийг хайрлана. Ижээ танаас минь ихтэй миний хайр дуунд минь шингэж дуугаар минь түгнэм. Ээжээ хүүн дуулж л явна.